Саяхан би хормондоо явчаад Бутан улсад очиж хормоо тэмдэглэчээд тэгээ буцах замдаа Тайландад хэд хонсон байгаа. Тэгээ Тайландад очих тоолондоо миний нэг коучи бас миний сайн найз бид хоёр уулздаг, сешн хийдэг байгаа. Тэгээд энэ удаагийн уулзалтан дээр манай найз надаа өөрийнхөө акцийн тухай хэлж байсан, тайлбар өгсөн, репорт тайлан өгсөн. Тэгээд манай хүний надад бид хоёрын ер нь бол олон жил баг ярьж байгаа өөрийнх нь одоо коучинг дээр нэг ажиллаж байгаа сэдв болохоор яаж үгүй гэж хэлж сурах тийм ээ, яаж амьдралынхаа чухал зүйлүүд дээр анхаарад хэрэггүй, буруу, сөрөг, эрүүл биш, магадгүй ашигтай биш сонголтууд болон боломжид үгүй гэж хэлж сурах. Энэ бол одоо хүн болгоны аюу сурах хэрэгтэй тэг хамгийн хэцүү чадваруудын нэг юм шиг байгаад байна. Тэгээ тэрний тухай бид тэр ярьсан. Тэг ингээ яриа байж ангууд манай надад манай найз надад юу гэж хэлсэн бэ гэхээр око би энэ удаага яахааргүй бүр альва хэрэггүй зүйлд үгүй гэж сурж байна. Би буруу төслүүдийг амьдралынхаа буруу төслүүдээс цагаа хамгаалж өөрийгөө авч үлдээд тэр цагаа буцаагаад өөрийнхөө хэрэгтэй амьдралдаа хэрэгтэй гэр бүлдээ хэрэгтэй зүйлд зарцуулж байна. Ингэснээрээ хүн чинь ингээд хязгаарлагдмал тэр анхаарал, эрч хүч, энерги цөөхөн хэдэн зүйл зарцуулах юм бол тэр лүгөө гүнзгий орч чадна, илүү их чанартай үр бүтээмж гаргаж чадна. Эсвэргээр энэ энерги зөв хоримтлуулж чадахгүй олон зүйл рүү тараах юм бол энерги маань төсөл болгон дээр мэдээж хэрэг амьдралынхаа чухал зүйл болгон дээр баг хэмжээ очиж байгаа болохоор тийм гүнзгий орч чадахгүй юм байна. Тэгэд энэ нь зөв, энэ буруу гэж хэлэхэд хэцүү боловч яг энэ манай найзын хувьд болохоор бид хоёрын нэг олон удаа яриад энэ манай хүний хувьд дараачийн өсөлтийнх нь тэр ахиц гарахын тулд яг энэ зүйлийг хийж сурах хэрэгтэй гэж бид хоёр өмнө нь бол ярьсан байсан. Тэгээд манай найз энийг ингээд яриад дуусахаар нь би зөвшөөрөл авч аваад нэг хэлсэн зүйл нь юу вэ гэхээр би чамтай 3 жилийн өмнө Тайландад уулзахад чи надад яг энэ зүйлийг хэлж байсан. Тэрний өмнө 5 жилийн дараа уулзахад чи бас яг энэ Тайланд надад ийм болчихсон, ийм хийж чадсан гэж хэлж байсан. Энэ тэгээ өөрөө юу илэрхийлээд байна вэ гэхээр энэ коучны үед би юу анзаарч чадж байна вэ гэхээр энэ нь манай хүний хүсэл эрмэлзэл нь хийх хэрэгтэй зүйл нь гэж бодлоор ойлгоцсон зүйл нь боловч үйлдэлээрээ хийж чадахгүй байгаа зүйл нь. Тэгээс тогтохгүй маш их оролдлого хийж байгаа нэг юм асуудал юм байна шүү гэдэг. Тэгээд би өөрийг нь ухаад тэр хүнийг нь ингээ харангууд манай хүн яаж чаддгийг гэхээр амьдрал олон мундаг зүйлийг амжуулж чадсан мундаг хүн байгаа. Тэгээ хийж чадсан зүйлүүдийг харах юм бол тэр хүн ямар нэг юмыг үнэхээр хийх шийдвэрийг гаргах юм бол одоо энэ ч идэл хүрүүг нь орж ирж байгаа шүү. Хэрвээ энэ хүн альва зүйлийг яг өөрөө үнэнгээсээ хийх шийдвэр дотроо гаргах юм бол хийдэг хүн гэдэг нь бид хоёр мэдж байгаа. Тэгвэл яагаад энэ хүн одоо болтол тэр нэг үгүй гэж хэлж сурах, зарим зүйлийг амьдралаасаа хасах гэдэг энэ шийдвэрийг хийхгүй байгаа юм бэ? Одоо болтол ингэж давтагдсан байдлаар яриад яваад байгаа боловч үйлдэл нь ерөөсөө тэнцэхгүй байгаа вэ гэдэг дээр том асуулт гарч ирж байна. Тэгээ энэний хариулт нэг оролдлого нь хариултанд нь зориулж миний нэг гаргасан гаргалгаа нь юу байсан бэ гэхээр тэгээ энэ миний бодлоор өмнөх туршлагуудаас ч гэсэн харсан зүйл нь хэрвээ хүн яг тэр тухайн шийдвэрд үн сэтгэлээсээ өөрөөсөө шийдээгүй бол хийх нь зөв гэдэгт итгээгүй бол энэ алхмыг хийх нь хэрэгтэй гэдгийг буулгаагүй бол хичнээн толгоогоор ойлгосон ч гэсэн хүн хийж эхэлдэгвэ гэдгийн жишээ энд болж байгаа болов гэд би найзтай хэлсэн. Чи ер нь яг шийтгэхгүй байгаа юм шүү. Чи яг ер нь амьдралаасаа олон зүйлийг хасах нь хэрэгтэй гэдгийг чи шийтгэхгүй. Чи юм хоёрдмал чиний дотор магадгүй үгүй би олон зүйл хийх хэрэгтэй гэдэг нэг итгэл үнэмшил дээр үес байгаад байгаа юм шүү гэдэг рүү хойлоо ухаж утсан. Тэгээ хариулт нь ядаж одоогийн байдлаар магадгүй юм хэлээ. Тэр өнцгөөс нь харж үзье гэд яриад цаашаа ингээд яриа өрнөж байгаа. Тэгээ харин да хэдлээ одоо утгагүй дахиад би найзтайгаа нэг хэдэн сарын дараа уулзсан. Тэгэнгუთ энэ шин таамаглал гаргалгаа хэр зөв байх нь үгүй байх нь хариу гарах ба. Тэг өнөөдрийн сэдв би энэ тухай яриа гэж бодсон.
шийдвэр гаргах. Хүн яагаад ер нь хүмүүс заримдаа зарим зүйл дээр ингээ өөрчлөлтийг хийнэ гэдэг шийдвэрийг гаргаад амжилттайгаар ингээ өөрчлөлтийг хийж чадаад идэв. Яагаад зарим зүйл дээр хүн ингээл яриад олон жил давтаал тэгсэн мөртлөө ерөөсөө хийх хэрэгтэй үйлдэл мэдэж байгаа мөртлөө ойлгож байгаа юм шиг мөртлөө хийдгүй юм бэ гэдэг дээр ярилцъя гэж бодсон. Энийг ярихдаа би магадгүй яг өөрийнхөө ашигладаг нөгөө эрүүл мэндийн дадал зуршил энэ тухай ярих гэж бодсон. Яг энэ дээр энэ сэдвийн хүрээнд энэ өөрчлөлтийн эсэргүүцлийн систем гэдэг тухай би өөрийнхөө сургалтын дээр аяг их ярьдаг. Энэ талаар гоё шинжлэх ухааны гоё юм шин салбар бий болчихсон байгаа. Тэгээд тэр нь юу юм гэхээр ерөөсөө change immunity буюу хүнд тэгээд том зургаараа ярил байгууллагт өөрчлөлтийг бий болохын тулд ямар эсэргүүцлүүд байдгийг, ямар нөхцөлд өөрчлөлт амжилттайгаар хийгддэг, өөрчлөлт хийхдгийн тулд ямар замналууд явагдах ёстой юм, юу болох ёстой юм гэдэг дээр аль хэзээ гоё ингээд судлаад гаргацсан зүйл гэдэг. Тэрэн дээр юу илрүүлж чаддаг вэ гэхээр хүн тэгээд энийг сонсож байгаа хүн та ч гэсэн өөрийгөө энийг ярих үед ухаж бодож өөрийнхөө түүхийг ч гэсэн эргэж хараасаа гэж хүсэж байна. Тэрний юу вэ гэхээр амьдралаа ухрааж хараарай. Та хид хідэн том өөрчлөлтийг амжилттай хийж чадсан. Би тэрийг мэдчихэв. Хүн болгон хийж чадсан байна. Бас адилхан та хид хідэн маш чухал өөрчлөлтүүдийг одоо болтол хийгээгүй ярьсаар хിവэрэ байгаа. Тэгээ тэр өөрчлөлт яагаад чинь ерөөсөө хийгдэж чаддгүй. Тэр нь дадал зуршил үйлдэлийн юм байж магадгүй, тэр нь ааш араншин хандлагын юм байж магадгүй, тэр нь ажлаа өөрчлөх асуудал байж магадгүй, тэр нь сургууль руугаа хандж байгаа байдлаа өөрчлөх асуудал байж магадгүй, тэр нь гэрийн даалгавраа цагтаа хийдэг хүн болох өөрчлөлт байж магадгүй, тэр нь чингээ хасах дасгалыг хийдэг хүн болох байж магадгүй. Би ч гэсэн адилхан хид хідэн хийх ёстой нэг гэж мэдж байгаа нэг хідэн өөрчлөлтөө одоо ч гэсэн амжилттайгаар хийж чадахгүй байгаад байна. Тэгээ тэрний ард нь болохоор ихэнх хүмүүс юу гэж боддог вэ гэхээр ойлгочвол, ухаарчвал болох юм уу гэдэг байдлаас нь ханддаг. Тийм ч болохоор тэгж боддог болохоор бид нар хин нэгэн хүнийг хараад тэр хүн өөрчлөгдөхгүй болонгууд ихэнх хүний хийх гэж оролддог зүйл нь зөвлөгөө өгөх гэж оролддог. Бид нар тэр хүнд ойлгуулах гэж, ухааруулах гэж оролддог. Би ч гэсэн тэгдэг. Гэхдээ тэр ухааруулах, ойлгуулах маань нэмэр болдог ч гэсэн тэр хүнийг тэр өөрчлөлтийг бий болгох үйлдэлийг урагшаа чиглэсэн энергийн хуримтлуултыг тийм хүчтэйгээр үүсгэж чаддаггүй, тэр өөрчлөлтийг үүсгэж чаддаггүй гэсэн зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Хэрвээ тэгдэг байсан бол өнөөдөр мэдээлэл интернетээр дүүрэн байна. Миний энэ подкастаас ахуулаад олон хүмүүс айгүй гоё юм уншиж байна, сурж байна, мэдлэг мэдээлэл, шинжлэх ухаан хөгжиж байна. Тэг ер нь бол бид нар яг хүн гэдэг амьтан яаж амьдрал зүгээр вэ гэдэг дээр олон хариултууд уул нь бол өнөөдөр бидний амьдрал бэлэн болцсон байгаа шүү дээ. Дээр үеигээ бодвол яаж сэрхэн дээр, яаж хооллохын дээр, яаж харьцахын дээр, яаж ажиллахын дээр, яаж амархан дээр бүх юмны зааварчилгаанууд нилээн гарчихсан байна. Тэр хэрвээ ойлгосноосоо болоод хүн өөрчлөгддөг байсан бол өнөөдөр ойлгоход шаардлагатай мэдээлэл элбэг дэлбэг бидний амьдралд байна. Тэр мэдээж энэ чи юу гэж хэлээд байна вэ гэхээр тэрэндээ биш юм бэ шүү. Тэрнээс илүү нэг хүчин зүйл байгаад байгаа юм биш үү гэдэг. Тэгээ тэр хүчин зүйл нь юу гэж? Итгэл үнэмшил. Загвар. Нөгөө миний яриад байдаг нөгөө програмчлал. Тэгээд одоо та яг энийг сонсож байхдаа нэг юм хүсэж байна би та. Балцаас аваад тэгээд өөртөө үүсгэмээр байгаа олон жил магадгүй бодсон, магадгүй олон сар бодсон тэр нэг өөрчлөлтийг цаасан дээр яг одоо бичээсэй гэж хүсэж байна. Жин хасах, хэл сурах, шинэ ажлын байранд анкет явуулах, зоригтойгоор нэг зүйлийг хийж үзэх. Юу ч байсан бай хамаагүй. Нэг юм хийхэ болох. Олон сар, олон жил бодсон, өөрчлөхийг хүссэн, тэгээ амжилттай өөрчилж чадаагүй байгаа зүйлээ бичээрэй гэж хэлмээр. Миний хувьд нэг өөрчлөлгөөд одоо яг ажиллаж байгаа. Тэгээ яг одоо энэ аргаа би таад зааж өгнө. Энэ одоо яг анхаарч байгаа зүйл нь болохоор
Тэгээ би энэ чухалаараа бас буддизмыг илүү их сүүлийн үед их судалтай. Ер нь миний бүх арга барил дээр буддизмыг их орж ирж байгаа. Одоо буддизмын философи. Тэр нь болохоор юу вэ гэхээр би чимээгүй болж сурах хэрэгтэй байдаг. Илүү өөрөөр хэлбэл хүлээцтэй байж сурах хэрэгтэй байна. Удаашрах хэрэгтэй байна зарим нэг зүйл дээр. Зарим нэг зүйл дээр би айгүй хурдтай явах хэрэгтэй, зарим нэг зүйлдээ удаашрах хэрэгтэй. За тэгэн гут одоо энэ гарч ирж байна. Би удаашрмаар байна гэдэг энэ өөрчлөлт надад хэрэгтэй гэдэг би дээр үед ойлгоцсон. Би хийх гэж үзэж байгаа. Заримдаа би амжилттай, заримдаа амжилтгүй. Тэгэхдээ би одоо удаан ханддаг хүн болох явцынхаа ихэнх шатнд нь л явж байгаа болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл надад тэр өөрчлөлт рүү өшөө орон зай байгаа. Өшөө хүчтэй урагшилж болох боломж надад байгаа. Тэг би мэдгүй байгаа юу, ойлгохгүй байгаа юу? Би аюу ойлгож байна. Яагаад удаан хандахын зөв ёстой юм? Ажил, төсөл, ялангуяа хүний харилцаан дээр яаж би өнөөдөр илүү төвчээртэй, илүү тайван, илүү ухамсараар хандаж болох уу энэ гэдгийг би ойлгож байгаа. Мэдэж байгаа. Тэгэж тогтохгүй би бүр яаж хийх аргаач гэсэн сурцсан хүн. Гэтэ яагаад би өнөөдөр амжилттайгаар дандаа трийг өөрийнхөө нэг хэсэг болгоод тэгж хандаж чадахгүй байна гэдэг дээр асуулт гарч ирж байна. Яг тэрнтэй адилхан та өөрийнхөө бичээрэй гэж хүсэж байна цаасан дээр. За одоо ингэ бичсэний дараа дараачийн асуулт нь энэ байна. Энэ өөрчлөлт бий болчих юм бол таны амьдралд юу шинээр бий болох вэ? Юу өөрчлөгдөх вэ гэдгийг бичих хэрэгтэй ард нь. За миний жишээр барь. Хэрвээ би хүмүүсийн харилцаанд, амьдралын олон зүйл дээр удаашрч чадах юм бол тайван бодлоготойгоор зарим зүйл рүү хандаж чадах юм бол ямар өөрчлөлтүүд миний амьдралд гарах вэ? Нэгт нь миний энерги хүнд арай хөнгөн мэдрэгдэнэ. Арай жоохон тав тухтай байна. Тэгвэл миний энерги ирч хүч айгүй хурц, айгүй өндөр. Тийм болохоор би хүмүүстэй ярих үед хүмүүс тэрнээс их имэх, хүмүүс рүү маш хүчтэй энерги орж ирдэг болохоор тийм тухтай байдгүй. Хоёрт нь удаашрснараа би бас гүнзгий ойлгох чадвараа өөртөө бий болгоно. Тэгснээрээ надтай харьцаж байгаа хүмүүс өшөө намайг ойлгож байгааг харах болно, анзаарах болно, мэдрэх болно. Тэгэд энэ нь итгэлцэлд айгүй чухал. Энэ нь бидний харилцаанд маш чухал. Гуравтх нь би удаашрч чадсанараа би өнөөдөр амьдралынхаа нэг арга дээр баланс бий болгоно. Би юмыг хурдтай хийж асуултын хайгуулыг олдог хүн. Бизнес бүтээх, төсөл хийх хамаагүй. Гэтэ яг адилхан бас нэг заримдаа балансалж болох зүйл нь harmony хийж болох зүйл нь юу вэ гэхээр зарим шийдвэрийг жоохон удаан бод. Тэгснийхаа хариуд зарим шийдвэрийг би 3 давтгаалбгүйгээр 2 алхамд магадгүй хийх мал. За яг энэ чи бас нэг сонин итгэл үнэмшил илэрж шүү тэрэн дотор. Гэх мэтэр ийм өөрчлөлтүүд миний амьдралд бий болно гэдгийг би мэдшин. Яг энэ шиг та өөрийнхөө бичээрэй. Та өшөө тайвшир. За одоо би идэх юм бол би мэдээ сэтгэл ханамжтай болно. Өшөө бас гоё тайван, өшөө амар амгалан болох болов уу гэж бодож байна. Тэгэхээр иймэрхүү өөрчлөлт гарна. За энийг бичнэ. Тэгэхээр эхлээд болохоор та ямар өөрчлөлт ойрдоо бий болохгүй байсан тэрийгэ бичиж гаргах нь байна. Хоёрт нь болохоор тэр өөрчлөлт гарчих юм бол таны амьдралд яг юу ондоо, юу гоё одоо юу өөр бий болох вэ гэдэг яг тодорхой бичих хэрэгтэй. Гурав дахь асуулт нь энэ. Хэрвээ энэ өөрчлөлт болохгүй бол энэ өөрчлөлтийг та амжилттай хийхгүй бол таны амьдралд юу болох вэ? Юу хിവэрэ болохгүй хിവэрэ байх вэ гэж. Мэдээж хэрэг хүн гэдэг амьтан чинь нэг зүйлийг өөрчлөхийн тулд бид нар зовлонгоос зовираас болохгүй байгаа зүйлээс ангижирч эсвэл тэрийг өшөө сайжруулах гэж л бид нар өөрчлөлтийг хүсэж байгаа бах тийм үү. Тэр мэдээж хэрэг асуудал байгаа болохоор л бид нар өөрчлөлтийг хүсэж байгаа. Тэр миний 3 дахь асуултаараа юу илрүүлэх гээд байна? Тэр асуудал нь юу вэ гэдгийг илрүүлэх гээд. Би өөрийнхөө жишээн дээр хэлье. Хэрвээ би удаан тайван хандахгүй бол би төрөмгийн хിവэрэ байгаад байна. Олон зүйл дээр. Олон хүмүүсийн хувьд надтай харьцахад тийм амархан биш байгаад. Тэрнээсээ болоод хүмүүсийн дотроос юу гарч ирэх вэ гэхээр таамаглалууд гарч ирнэ. Буруу тодорхойлт магадгүй буруу зөвч байж магадгүй. Тодорхойлтууд миний тухай гарч ирнэ. Хүмүүс надтай байхаас тухтай байх мэдрэмж нь гарч ирэхгүй, эвгүй мэдрэмж гарч. Тэгээд хамгийн гол нь бас дээрэс нь хүмүүсийг
надтай хамтарч ажил төслийг урагшлуулахад ядаргаатай илүү алхмууд бий болдог. Энэ асуудлууд хэрвээ өөрчлөлт гарахгүй бол байсаар байх болно. 3 дахь асуулт нь энэ. За тэгэн гут дараагийн асуулт нь энэ. Одоо энэ 4 дахь асуулт нь хамгийн чухал асуулт нь. Та яагаад энэ өөрчлөлтийг хийдгүү вэ? Энэ өөрчлөлтийг хийчихвэл та юу алдна гэж бодоод байна. Ялангуяа өөрийнхөө юуг алга болгоно. Та өөрийнхөө юу ч үгүй болж та биш болох гэдэг гэдэг асуулт нь. Энэ айгүй нэлээд сайн бодож саний асуултыг хариултыг сайн бодоор. Хэрвээ би энэ өөрчлөлтийг хийчих юм бол би нөгөө нэг эрч хүчтэй тэнхээтэй шийдэл олж чаддаг око биш болно гэдэг айц миний дотор байгаа гэсэн. Хэрвээ би чимээгүй дуугүй сонсоод байгаа юм бол хүмүүс намайг магадгүй энэ юм мэдгүй юм гэж бодох болов гэсэн айц миний дотор байгаа. Би нөгөө нэг олон жил өнөөдрөх болтол өөрийгөө бий болгосон нөгөө око чинь биш болох гээд штэ гэсэн айц ихэвчлэн байдаг. Энэ айгүй энгийн айц боловч би өндөр магадaltaйгаар өөрчлөлт хийж чадахгүй байгаа хүмүүсийн дотор байгаа. 90 хэдэн хувийн дотор байгаа үндсэн айц нь энэ байдаг ш. За тэгээ 5 дахь асуулт руу оръё. 5 дахь асуулт нь энэ байна. Хэрвээ та энэ өөрчлөлтийг хийчихвэл эсвэл энэ өөрчлөлтийг хийхэд юу бүтэхгүй вэ? Юу худлаа гэж бодож байгаа вэ? Өөрөөр хэлбэл өөрийнхөө жишээ рүү тагж татъя. Нөгөө нэг энергитэй их юм ярьдаг око чинь чимээгүй болчих юм бол би цаашаа амжилттай байж чадахгүй штэ гэдэг ийм хуучин програм, загвар, итгэл үнэмшил миний дотор байгаад байгаа. Цаг 14. Би хөвчлэн подкастд дандаа 14 хавцаа бичдэг юм шиг байна өдрийн те. Тэгээ ер нь яагаад хүмүүс өөрчлөгддөг юм бэ гэхэлэр одоо хариултыг би хэлэх гэж байна. Илрүүлж эхэлж байна тийм ээ. Тэгээ одоо тодорхой болгож хэлье. Тэр нь болохоор энэ байна. Бид нар альва нэг өөрчлөлтийг ойлгочихсон ч гэсэн яагаад нэвтрүүлж чаддгүй вэ гэхэлэр яадгүй л бид нар тэр өөрчлөлтөндөө 100% итгэдэггүй. Яадгүй л тэр өөрчлөлтөнд биднэрт хэрэгтэй гэдэгт бид нар итгэдэггүй. Энэ өөрчлөлт нь зайлшгүй чухал алхам. Тэгээ энэ өөрчлөлт нь тэр өмнө гараад байгаа тэр асуудлыг шийдэж чадна гэдэгтээ бид нар итгэхгүй байгаагийн гол шалтгаан байдгийм байна гэдгийг энэ салбар биднэрт илрүүлж өгöd. Тэгээ тэр өөрчлөлтийн тэр хуучин итгэл үнэмшил тэр загварыг хэрхэн өөрчлөх үү? Хэрхэн алхамаар урагшлуулах үү? Хэрхэн шинчлэх үү? Хэрхэн та өнгөрсөндөө чөтөрлөгддгүү ирээдүйн рүүгээ нээлттэй зүрхээрээ нээлттэй хандаж чаддаг өөртөө итгэсэн хамгийн гол одоо энэ юм гарч ирж байна. Ямар ч өөрчлөлт бий болсон би өөртөө итгэж чадна. Би өөрийгөө аварч гарч чадна. Би өөрийгөө аз жаргалтай амар минь илүү сайжруулж чадна гэдэг тийм итгэлтэй байх аргуудыг бас одоо интернетээр дүүрэн гоё бий болсон байна. Тэгэхээр өнөөдрийн подкаст би хэрвээ дүгнээ ярих тийм. Олон хүний амьдралд хиймээр байдаг маш олон өөрчлөлтүүд байдаг. Тэднэрийн зарим нэгийг хүмүүс хийж чаддаг, зарим нэгийг хүмүүс хийж чаддаггүй. Яг манай найз шиг хэдэн жил ярьсаар л яваад байдаг. Үг үлдэн ялгаа нь байсаар л байгаад байдаг. Тэгээд харангууд яагаад хүмүүс ийм гүнзгий ойлгосон олон жил үгэлдэг өөрчлөлтүүдээ яагаад хийж чаддгүй юм бэ гэхээр ард нь тэр хүний тэр өөрчлөлттэй холбоотой, тэр хувьсалтай холбоотой айцсууд байгаад байгаа. Буруу итгэл үнэмшил байгаад байгаа. Багадаа сурцсан итгэл үнэмшил одоо ч гэсэн дотроо тэгээд явж яадаг. Тэгээд тэр хүн өөрчлөгдчихвэл дараа нь би ямар хүн болох вэ гэдэг дээрээ эргэлзээтэй байгаад байгаа. Итгэхгүй байгаад байгаа. Ийм шалтгаануудаас болоод хүмүүс зарим нэг өөрчлөлтүүдийг амьдралдаа карманда хийгээл аваа яваад байдаг. Хизээч яг үнэндээ хувирдгүй өөрчлөгддөг. За тэгээд эцэг нь хэлж байгаа зүйл нь энэ болгоны ард гарах
нэг арга чинь хоёр арга хэлж байна. Нэг нь болохоор хуучин итгэл үнэмшлүүдээ, програмуудаа, тэр айцсуудаа ухаж, онгойлгож, харж, тэр шархуудыг олж тэгээд эдгэхтэл дээр ажиллана. Тэгээд өөртөө ямар ч цаг үе, ямар ч хувилбар дээр би өөртөө итгэх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэж тогтохгүй бүр цаашлаад өөрийгөө хайрлах сурах тухай л тэгээ яригддаг байгаад байна. За би дахиад хуучин итгэл үнэмшлээ таниад тэрийг өөрчлөх гэдэг дээр өөрийнхөө жишээг яриа да. Чимээгүй хүн би 10 жилдээ өнөөдөр нам хүүхэд байсан. Ангидаа анханасаа тийм одоо амжилттай байна гэж хүмүүс намайг анги дотор хүүхдүүдээс хамгийн түрүү харддаг хүн байсан. Харагддаггүй, чимээгүй, дарагдсан юм хүүхэд бор. Тэгэхээр чи тэр хүүхэд бусдад харагдах, өөрийгөө батлаж үзүүлэхийн тулд чанга байх хэрэгтэй байсан, ярих хэрэгтэй байсан, энергитэй байх хэрэгтэй байсан. Олон зүйлийг амжуулж, хэтрүүлэн гүйцэтгэж байж хүмүүст анзаарагдаж, хүмүүсээс магтаал авдаг байсан. Тэр бол миний багтаа сурцсан загвар. Тэгээ одоо болтол би тэрийг хөтлөө яваад иж болохгүй. Би амжилттай байхын тулд дандаа чанга дуурах хэрэгтэй. Би амжилттай байхын тулд дандаа их хийх хэрэгтэй. Би амжилттай байхын тулд дандаа харагдах хэрэгтэй гэдэг бол миний хуучин бага насны итгэл үнэмшил. Өнөөдөр миний хувилбар шал ондоо хувилбар. Миний орчин нөхцөл ондоо. Би ойрлохгүйгээр хүмүүсийн анхаарлыг авч чадна. Би өрөөнд ороод заавал хүн болгонд харагдах хаалгагүй. Би хүмүүстэй ярьж байхдаа өөрийнхөө юу хийснийг, юу амжуулсныг, юу мэддгээ, чаддгаа, юу ойлгодгоо батлах ерөөсөө хэрэггүй. Тийм цаг үед амьдарч. Тийм болохоор би тэр хуучин програм буюу око амжилттай байхын тулд ингэж үйлдэл, ингэж хандах ёстой гэдгийг одоо би үгүй штэ энэ хуучирсан загвар одоо надад шин загвар хэрэгтэй буюу шин загвар нь юу юм гэхлээр би үг болгоныгоо жинтэй, зөв үрсэн биш оновчтой тунгалаг байлгачих юм бол би өнөөдөр миний энэ хувилбар илүү амжилттай байхад илүү нэмэр болно. Би бусдад орон зай өгж би хариултыг өгдөг хүн биш бусад хүнээс хариултыг гаргаж чаддаг хүн болох юм бол би өнөөдөр илүү урт хугацааны амжилттай болно гэдэг энэ шин загварыг би одоо өөртөө суулгаж давтаж эхэлж шинжлэх хэрэгтэй байна. Тэг ингээ хийлэнгууд хүмүүс арайч би тийм жоохон хөвчийг боддгоо гэж хүмүүс айгүй хэлдэг шүү. Нэг юм амлчи. 99% нь хүүхд хэлбэрээр л хүүхд хувилбараараа л юм руу ханддаг байгаад байгаа шүү. Тийм ч болохоор сэтгэл засалч нарын хийдэг зүйл нь багын асуудлуудыг хөвчлэн шийддэг. Өнгөрсөн цагийн ой санамж, гуниг гутрал, баяр баясгалан өнгөрсөн цагийн л итгэлийг чинь л илүү их ажилдаг. Яа гэвэл тэр үед би болсон хамаг зүйл чинь өнөөдрийг чинь зан араншин, ааш араншин юм руу хариулж байгаа байдал, юм руу харж байгаа байдал, юм руу гомдож байгаа байдал, юм руу баярлж байгаа байдал, юм руу хайрлж байгаа байдал гэдэг болгон чинь нөлөөлж өгдөг болохоор. Тийм болохоор бид нар аливаа өөрчлөлтийн ард хуучин итгэл үнэмшил байгаа тэрийг шинжлэх ёстой гэдэг ажлыг хийх хэрэгтэй. Дараа нь бид нар өөртөө итгэх болгох байна. Өөртөө итгэхээр бид нар яаж сурах ёстой юм гэхлээр миний өнөөдөр ажиллаж байгаа арга нь би өнөөдөр зорилгоо ашиглаж өөртөө итгэж байгаа. Би ийм зорилгыг биелүүлж ийм үнцэн, ийм баялагийг бусдад бий болгоно гэж харж байгаа хүн. Тэр маань сайхан, утга учир бүхий ажил. Тэг би тэрийг хийж байгаа хүн болохоор би өөрөөрөө бахархаж байна. Тэрний үр дүнгууд нь надад ингээ харагдаж эхэлдэг болохоор би өөртөө итгэж байна. Би юм хийлээ. Чаддсан юм штэ. Ямар гоё юм би чаддсан юм байна. Дахиад ингэчүүл яг бол чаддсан юм штэ. Ямар гоё юм би өөртөө чаддсан юм байна. Дахиад нэг ингээ үзүүл яаж байна? Чадахгүй юм байна. За дахиад нэг оролдоо үзье. Алхамаар төвчээр тэгээр явснараа би яаж хийж байгаа гэхээр энэ око гэдэг хүн чи би ер нь итгэж болох юм биш үү? Энэ око гэдэг хүн чи дайчуу залуу юм байна. Эн чин сайхан ааштай үг үйлдэлийнх нь ялгаагүй өөрийгөө ч гэсэн харахтаа идлээ хүндэнгийн хүн харж байгаа юм шиг ингэж харж чадах юм бол өөртөө итгэх аргуудаа бид нэр илрүүлж чадах байгаад байна. Би сургалтандаа өөртөө итгэлтэй болох сургалтандаа миний нэг дандаа заадаг юм нэр. Хэрвээ та төрсөн дүүдээ итгэхийн тулд юу хийвэл танад төрсөн дүү юу хийх юм бол
та дүүдээ 100% итгэх вэ гэдэг асуултанд хариулаад тэрийг л өөртөө хийх хэрэгтэй байдаг. Тэгээ хийх тохиол юу гэдэг гэж хэлснээ хийх л асуудал байдаг шүү. Хэлснээ хийх. Тэгээд хийх юм их юм хилээд байгаа бол тэрийг багасгах. Хүний тарих гэдэг чинь сонирхолтой юм механизм. Тэгээ энийг бид нар манипуляц хийх, удирдах, чиглүүлэх олон аргууд байдаг. Эднэрийг ашиглаж л өнөөдөр багаар өөртөө итгэлтэй болно шүү. За ингээд энэ амралтын өдрийн подкаст би өөрчлөлтийн механизмын тухай жоох ярьлаа. Тэрэн дотроо хуучин итгэл өмчлүүдээ илрүүлэх. Энэ сэдв ер нь бол одоо миний өдөр болгон л байнга л хийдэг зүйл. Яаж би өнөөдөр хуучин око биш шинэ око болох вэ гэдэг дээр. Тэг миний коучингийн ч гэсэн ганцаар хүмүүстэй ажиллахдаа хамгийн их анзаардаг миний өөрийн нэг одоо онцлог коучингийн арга барил гэх юм бол энэ хүний хувилбарууд дээр ажиллах дуртай. Тэгэд энэ айгүй хүчтэй зэмсэг болов уу гэж би бол боддгийн. Та хэд юу ч бодож байна? Өнөөдрийн сэдвийн дагуу өөрийнхөө хувьд ямар өөрчлөлтүүдийг гаргах гад миний өнөөдрийн подкастаас нэг тийм өөрчлөлт илэрв үү? Хийх гээд байгаа, хийх гээд үзээлээдэг тэгээ хийж чадахгүй олон жил давтагдсан тийм өөрчлөлт юу вэ? Коммент бичиж үлдээгээрэй. Өнөөдрийн подкастыг надтай ингэж цаг өнгөрүүл сонссонд танд маш их баярлалаа. Энэ видеог анх удаага үзэж байгаа бол сувг дээр subscribe хийгээ битгий мартаарай. Энэ хонхны кнопыг дарахаа битгий мартаарай. Бид нэр 7 хоног болгон 2-3 видеог энэ YouTube сувг дээр оруулдаг байдаг. Тэгээ цаг алдахгүй тухайн бүрд нь үзье гэвэл энэ хонхон дээр дарчвал notification тань руу очирсан. Тэгээд утгагүй дараачийн видеоор уулзцгаая. Балер өдрөг байцгаагаарай.